Сайн бацхан нөхдөд. За тэгэхээр та бүхэнд газар зүй IGCS шалгалтын paper 1-ийн дээр хэрхэн ажиллах талаар зарим зөвлөмжийг өгье. За тэгэхээр мэдээж одоо 1 цаг 45 минут ажиллана. За энэ одоо paper-ийн асуулт байна. За тэгээд энэ дээр бол за шалгалтын одоо энэ асуултан дээр одоо цаасан дээр хариулт өгнө. За insert-ийг өгнө. Үзэн. За тэгээд тооны машин, за үнцэг хэмжигч, прожектор, шугам хэрэгтэй гэж байна. За энэ instruction-ыг аягуулсаа ойлгох хэрэгтэй. Энэ paper маань бол нийт одоо 3 асуултанд хариулна гэж байгаа. За нэг section-ээс буюу нэг бүлгээс нэг асуултыг сонгоно. Тэгэхээр 6 асуулт байгаа. 1 2-оос 1-ийг, 2 3-аас 1-ийг, 1 2-оос 1-ийг, 3 4-өөс 1-ийг, 5 6-аас 1-ийг гэдэг ингээд сонгоно. За харах үзгээр бичнэ. За HP үзгийг бас харандаг бол диаграм болон графикт ашиглаж болно. За нэрээ одоо төвийн дугаартайгаа бичнэ гэдэг. За тэгээ өгөгдсөн зайд бол асуултыг бичнэ. За алга одоо арилдаг үзгээр болон одоо штрих хэрэглэж болохгүй. За баркодн дээр буюу энэ баркодн дээр бичиж болохгүй. За хэрвээ нэмэлт одоо бичих одоо ноорог зай хэрэгтэй болвол за буклет хамгийн орын одоо ноорог цас байгаа. За тэр хэсэгт бичиж болно гэсэн. За мэдээллийн хувьд бол энэ маань 75 оноотой асуулт байгаа. За тэгэхээр нэг даалгавар чинь 25 оноо гэсэн үг. За тэгээд одоо энэ арын хаалтан дотор хэдэн оны даалгавар байгаа вэ гэдэг нь харагдана. За тэгээд бусад мэдээлэл бол оруулж болно гэх. За энэ дээр бол танд бол MEDC-ийг тодорхойлдог гэсэн байна. Эдийн засгийн хувьд хөгжсөн орн. За манайхаар бол хөгжингүй орн гэж ярьдаг. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орн ч гэж ярьж болно. LADC буюу Less Economically Developed Countries. За эдийн засгийн хувьд бага буурай хөгжилтэй орн гэж үзэж болно. За 28 хуудас материал байна гэдэг. За энэний дараа бол одоо багш нь үг зөвлөхөөр эхлээд insert-ийг харж болно. За insert дээр юу байна вэ гэдгийг харъя. За тэгэхээр энэ дээр бол за нэг одоо хотын нэг бүс байна тийм ээ. За тэгээд энэ уулан дээр байгаа. За нэг тийм өндөр хөгжилтэй биш. За ийм шавран барилгатай. За нэг араб хавцаа ч юм уу, Ирак хавцаа ч юм уу нэг тиймэрхүү харагдаж байна. За нэг тийм хөгжилтэй бол биш байна. За энд болохоор тэр нэр нь байна уу? За ямар нэгэн газрын нэр бол алга. За би таамаглал дэвшүүлж харж байна тийм ээ. За энд болохоор за бас нэг хот байна. Түрүүний дэдлэн зургууд бол хөгжилтэй. За шопинг центр байх. За буудал байна, хотел гэдэг. За дэлгүүрүүд байна. За тэгэхээр нэг юм хотын CBD хавцаа байна уу гэж харахаар байна. За энд үйлшилтийн зураг байна, үйлний зураг асуух юм байна. Энэ X-ээр тэмдэглэсэн хэсгийг асууж магадгүй. За сэмжин үйл харагдаж байна. За нэг тэнгэрийн тал нь үлтэй буюу нэг ингэж харагдаж байна гэдэг. За ингээд таамаглал дэвшүүлчихэд асуулт руу гарьё. За тэгэхээр би section A буюу 1-р асуултанд нэг бол хариуллаад дуусна. School 2-ыг хариулна. За тэгэхээр та бүхэн эхний ээлжинд бол эхний нэг 5-аас 10 минутыг бол шалгалтандаа зориулаад ингээд анхаарах хэрэгтэй. За энд юуг асууж байна вэ гэдэг. Тэг мэдхгүй асуулт бол одоо 2-оогоо бүглэл азаа үзнэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр figure 1-ийн 1 дээр буюу энэ зурган дээр за Европын хүн амын population density буюу хүн амын нэгтршлийг харуулсан байна. За тэгэхээр 200-аас дээш хүн амын нэгтршилтэй бол Ирланд, Англи, Ирландын зайн хэсэг байна. За тэгээд ингээд Европын Итали хорнууд байна гэдэг ингээд харж байна. За 110-аас 200 за энд ингээд ийм улсууд Франц байна ч гэдэг юм уу те. За 110 на бүрийн шиггүй шүү дээ. За 50-аас 109 гэ. За ингээд улсуудаа хараад за Скандинавын хойгууд бол нэг 10-аас 40 буюу нэгтршил багтаа, Зүүн Европ нэгтршил багтаа юу н харагдаж байна. За Турк нэгтршил багтаа харагдаж байна те. Хамгийн нэгтршил нь баруун Европ байна ч гэдэг юм уу. За ингээд хараад ерөнхийдөө харангууд Испани улсынх гэдэг 91 байна гэж. 91 гэдэг маань одоо энэ ангилалд орно. За Испани улс маань тэгвэл Испаниг будах нь байна. Энэгээр дэдтэй адилхан гэж боднаа гэж харж байна. За дараагийнх нь бол энэ дээр Европ бол одоо юм 743 сая
За би энийг юун дээр онгойлгосон дээр юм байна да. Question paper. За голгоод за insert-ийг бас онгойлгочих. Энд дээр та бүхэнд харуулах томроор. Чна. За тэгэхээр эндээс өгшин хөшлүүлээд хэлье. За энэний дараа энд 700 Европ бол өөрөө 743 сая хүн амтай байна. 10.10-ны одоо сая километр квадрат тэгэхээр за хүн амын газар нутагт харьцуулаад бодно гэд энэ дээр ойролцох одоо бүхэл тог тавина гэсэн бодлоо. Энэ бол маш амархан юм таагаа. За тэгэхээр энэ дээр бол та бүхэн за хүн амын газар нутагт харьцуулаад одоо 1 км квадрат хэдэн хүн ногдож байна гэд. Тэгэхээр 743 сая хүн амьдардаг юм байна. 10.10-ны одоо 18 сая км квадрат байгаа бол 1 км квадрат хэд ногдох вэ гэд. Ингээ болчихно. За энд бол distribution гэж байгаа. Энэ бол тархац гэсэн үг. Distribution за тархац 200 хүнээс дээш одоо километр квадрат 200 хүн ба түүнээс дээш амьдарч байгаа хүмүүсийн одоо тархацыг тайлбарлаж өгсөн байна. За энэ маань 1/А-гийн 3. За тэгэхээр энд одоо дөрөв багшнаас хэлсэн за Сицили, Арал энэ төрлийн хурдлууд нь Англи байна, Баруун Европ, Төв Европ байгаад байна. За тэгэхээр энэ дээр бол одоо Баруун Европ, Төв Европ гэж болно. За яг жигэд бол тархаагүй. За төв хэсгээр гэж болно. За энэ 200-аас дээш одоо энэ улсууд бол хоорондоо ийм хил залгаа байна ч гэж хэлж болно. За эсвэл бол одоо энэ окей энэ дээр бидээ ингээд зурж болно. За энэ эндээс хооронд гэж болно тийм ээ. За тэгэхээр 40-оос одоо 50 градус байна ч гэдэг юм. За ийм байдлаар бол хэлж болох нь байна. За тэгэхээр энэ дээр бол энэ талаараа бичнэ. За тэгэхээр дараа нь бол энэ Iceland being sparsely populated. За Iceland бол одоо sparsely буюу одоо хүн зэрэг тархсан талаарх одоо хоёр өөр physical factors. За энэ бол физик газар зүй буюу одоо эдийн засгийн биш физик газар зүй хүчин зүйлийг одоо дурдна уу гэж. За тэгэхээр Iceland маань хаана байна вэ гэдэг асуудал гарна. За Iceland маань энд байна. За гэтэл энэ маань 10-аас бага. За тэгэхээр энэ дээр хоёр физик газар зүй гэж. За тэгэхээр нэгдүгürt энэ бол хүүтэн Арктикийн одоо энэ circle буюу Арктикийн тойргийн хажууд ойрхон байна гэдэг санааг гаргаж болно. За тэгэхээр энд бол хүүтэн учраас ямар нэгэн одоо crop буюу одоо тий одоо газар тариал эрхлэх боломжгүй. За ийм болчихно. За Iceland маань өөрөө бол их юм уулархаг ийм газар байдаг. За галтуултай ийм одоо гейзертэй маш юм уулархаг газар байдаг. Тэгээ Исландаар ч бас нэг тектоник автангийн юм зааг голоор нь явж байдаг. За тэгэхээр ер нь бол бас хүн амьдрахад бас гой үзэсгэлэнтэй ихтэй амьдрах боломж бас хязгаарлагдмал байдаг гэж болно. За мөн одоо дараагийнх нь бол энэ газар зүйн байршлаар энэ Төв Европоос их хол байдаг. За тэгэхээр бас амьдрахад бас хэцүү хүн очиход хэцүү гэж болно. За тэгээд тектоник автангийн идэвхтэй байдаг, газар хөдлөлт их байдаг учраас бас чичиргийлэл хөдөлдөг байх магадaltaй ч гэдэг юм уу те. Эдгээр санаануудаас бол дурдаад хариулах боломжтой. Тэгэхээр эдгээрүүд бол физик одоо газар зүйн болно. За insert-ийн 1-2-ыг харж агаад 1-2 дээр А маань ягаад densely populated буюу хэд их хүн амтай байгааг одоо тодруулна гэсэн байна. За insert-ийн 1-2-ыг харъя. За тэгэхээр энэ маань бол одоо ийм зураг байна. Асуулт болвол 3 pieces of evidence гэдэг нь 3 өөр одоо ийм нотлогоо ч юм гаргадна уу гинэ. За тэгэхээр 3 өөр нотлогоо гаргах гээд үзье л та.
За тэгэхээр энэ зурагн дээр одоо юу харагдаж байна вэ гэдэг. Тэгээ зөвхөн энэ зургийг л ажиглана гэсэн. За нэгдүгээр энэ бол одоо Айман гэдэг хот маань уулан дээр байна. За тэгэхээр газар баг гэсэн. Газар баг учраас байшингуудыг бол хооронд нь ингэ шахаж барьсан байна гэдэг. Ийм санаануудыг гаргаж болно. Нэгээ бол салгаад за явж болно гэсэн. За тэгэхээр buildings буюу байшингууд хоорондоо ойрхон баригдсан байна. За уулан дээр байна. За тийм учраас бол steep одоо slope-тай газар бага байна гэсэн үг. За хоёрдуурт бол одоо сул орон зай алгавантай тоглоомын орчин open space байхгүй наач гэдэг. Ийм байдлаар харуулж болно. За тэгвэл Айман шиг одоо ийм газар одоо ямар проблемууд үүсч болох вэ гэж. За тэгэхээр urbanization overpopulation проблемоос бол эндээ дурдж болно. За жишээлх юм бол энэ чинь бол одоо disease гарна тийм ээ. За өшөө юу гэж болох вэ энэ тав дээр бол тий. За гэмт хэрэг гарч ирж болно. За гэмт хэргийн одоо өсөлт өндөр байж болно. За та хэд мань тайлбарлахдаа бүтэн хэлбэрээр тайлбарлаа яваарай багш энэ дээр ярьж байгаа учраас ингэж байна. За тэгээд мэдээж health service асуудалд ордог. За education одоо service асуудалд ордог тий. За энэ бол lack of service гэж бас ярьж болно. Lack of одоо health service, education service гэдэг явж болно. За тэгэд clean water усны асуудал гарна. За шоу юу болж болох вэ? За тэгээд pollution асуудлууд гарна. Агарын, дууны, чимээний, харагдах байдлын хөрсний гэд. За тэгээд ер нь бол одоо өндөр үнэтэй fashion сувтай болчоор их үнэтэй болчоор тий. За тэгээд lack of space гэж ярина. За одоо юм төгжрөл их үүснэ, хүн ам ихтэй учраас ингээд харагдах орчин тий байхгүй боломж гэдэг юм. За иймэрхүү байдлуудаас бас ярьж болно. За дараа нь энэ C асуултан дээр cause of overpopulation гэж. За энийг бол хэдүүлээ copy гэж болно. За for a named country. За энэ дээр багш нас нэг арга зааж өгье. Cause of overpopulation гэж. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ багш та бүхэн chat GPT ашиглаж үзүүлье. For a named country. За юу гэсэн байна paper дээр. Тэгэл харъя энэс хуулаад үзье. За ингээд энэ л оруулаад population please give me. За та бүхэн аргыг бас хэрэглээд энийгээ дэвтэртэй буулгаад бас ингээд санаануудыг сольж үзээрэй. Тэгээд эсвэл өөрөө улс гэж болно. Cause of population, please give me one country and give me an example. Тэгээд за ингэж жишээ өгнө. I am preparing энэ ChatGPT айгу зүг харьцуулах зүгээр гоё мөгн for geography GCS. За please answer this question. За ингээд үзье. Ингээд юу гэж хэлнэ. Тэгээд эндээсээ бас хараад энэ мэдээллийг үнэн худлыг бас шалгаж болно гэсэн үг. Тэгэхээр бүшин таад бол энэ асуултан дээр жишээ. За бид нар тэгэхээр Нигер улсын талаар бол ном дээрс нэлээд үзчихсэн. За тэгээ энэ дээр бол нөгөө энэ 7 онооны асуултанд хариулахад бол бас асуудал их байдаг. Жишээлбэл одоо нэг улсын талаар бичээд ямар нэгэн баримт нотлохоо бичээгүй байх юм бол түүнийг бол бас буруу гэж үздэг. За тэгээд үл эндээс харъя. За тэгэхээр энэ evidence based буюу 7 оног яаж авах вэ гэж. Тэгэхээр энэ дээр нөгөө 25 оноо байгаа. Тэгэхээр энэ C type question асуулахын тулд заавал одоо энэ одоо ChatGPT шиг одоо яах нь одоо хариулах хэрэгтэй гэсэн үг. За жишээлбэл нэг улсыг нэрлэн тухайн улсын гадлаар тодорхой мэдээллүүдийг бол аягүй сайн оруулж өгөөд түүнийг нотлох чадаад дүгнж чадчихвал оноогоо бүтээ авдаг. Тэгэхээр энэ бол одоо яг 7 оноо авах боломжтой хариулт байдаг. Тэгэхээр та бүхэн маань ингээд 1-р, 2-р, 3-р гэдэг баримт толгой ойлгох хэрэгтэй. За жишээлбэл нэгэр бол баруун Африкт байдаг. За хамгийн олон одоо хэд их хамтаа улсыг нэрэнд олноо. За энэ дээр бол энийг юугаар нотлох вэ гэхээр
high birth rate буюу төрөлттэй их байна те. За mortality rate буюу нэраа эндэгдэлтэй те. За ингээд явж гин. За urbanization хотчлт ихтэй. За limited education employment opportunities буюу боловсрал одоо хязгаарлагдмал. За тэгээд ажилгүйдлэгтэй. За ийм байдаг. Тэгээд ядуурлэгтэй гэдэг ингээд явцсан. За тэгээд соёлын хэв шинж байдаг. За иймэрхүү байдлуудаас болоод одоо ингээд энэ зүйлүүд нь ингээд анхааралдаж байна гэдэг. За ийм байдлаар хариулах жишээтэй. Тэгэхээр та бүхэн одоо ингээд явж байгаа бол за би overpopulation бас нэг улсыг үзүүлье. За тэгэхээр гэсэн за ингээд хэвлээ. Project Fighters за тэгвэл Индия гэдэг үзье. Тэгэхээр одоо overpopulation overpopulated гэдэг үзье л дээ. За тэг зүг байна уугүй те. Ингээ өөрийнхөө санааг бишиж болно. Indian cause of population of India гэж. За тэгээ Индия энтэг мань overpopulation ус мөн үү гэдэг үзье тийм ээ. За би одоо юу гэж бодож байна те харуулъя. За тэгээд энэ дээр ингээд суудчих. За тэгэхээр мөн 1.3 тэрбум хүнтэй огцон өсөж байгаа учраас ер нь бол overpopulation асуудал өртөцсөн гэж тэ. За тэгээд мөн ядууралтай хотчлттай. За тэгэхээр энэ хоёр улсыг ингээ харахаар ер нь overpopulation дээр бол ижил төрлөнд гарч ирж байна. За мэдээ засгийн газрын бодлого энэ дээр нэмэгдэж орж ирж байна тэ. За тэгэхээр overpopulation, underpopulation дээр энэ аргыг хэрэглээд улсуудаа бол ер нь болж болно. За тэгвэл энэ дээр хэдүүлээ. Please give me idea overpopulation top countries гэдэг. За ингээд ямар улсууд ер нь топт байгаа юм бэ гэд эндээсээ хэдүүлээ тэр улсуудыг судалж болно гэсэн. За тэр бол энэ асуултанд бол одоо хүн ам гараад ирвэл Хятадын талаар ярьж болох нь байна. Энтекийн талаар ярьж болох нь байна. Америкийн талаар ярьж болох нь байна. Индонезиа гэдэг. За ингээд жишээнүүд бол гарч ийн. Тэгээ энийгээ бол сайжруулаад өвчин. За Пакистан байдаг юм байна. За тэгвэл хэдүүлээ Индия, Чайнаг бараад үзье. За тэгвэл энэ асуултыг хэдүүлээ солиод үзье. За энийг одоо гэж тавиад ингээд Чайнагч. За тэгэхээр юу гарч ирэх нь тийм ээ. За одоо түүхэн хүн амын бодлогоод гарч ирж байна. За тэгээд high birth rate, за мөн mortality rate байна. За urbanization байна. За family planning service асуудалтай. За соёл байна. За шилжилт хөдөлгөөн байна гэсэн. За ингээд ерөнхийдөө эндээс ингээд та нар харахаараа багш нь энийг хүсэж байдаг. Ямар нэгэн асуулт хариултаа эхлээд эхлэлтэй. За тэгээд нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж бүтэн өгүүлбэрээр тодорхойлж хариулаад түүнийгээ дүгнсэн байвал та бүхэн газар зүйн шалгалтаар өндөр оноо авна шүү. За ингээд эхний ээлжинд багш нь пейпер 3-ыг нэгдүгээр асуултанд хариуллаа. За тэгээд нэгийг бол би бол сонгох саналтай байна. За хоёрдугаар асуултын энэ хоёр аль нэгийг хариулна. За миний хувьд тэрвэн шалгалтаар би нэгийг сонгоод хоёрыг алгасгах байсан байна гэсэн үг. За дараагийн бичлэгээр багш нь 3 дөрөв хариулна. За энэ дээр хоёрдугаар асуултыг харахаар за энд нэг юм хот байна. За ингээд энд шопинг молтой, паркингтай, за industrial estate буюу үйлдвэржилттэй. За ийм газар байна. Энд нэг юм голтой юм байна. За map-аас нарахаар motorway буюу за зам байна. За тэгээ housing за байна. Үйлдвэртэй, замтай, төмөр замтай, голтой, канал суугтай байна. За эндээс одоо хоёрын нэг дээр энэ хаанахыг харуулж байна гэдэг. За CBD бол бас биш. High cost housing area гэхээр бас биш. Ягаад гэхээр энэ дээр өөр юмнууд байгаад байна. За outer suburban residential area хотын гаднах юм уу гэхээр бас биш. За тэгэхээр энэ бол inner city area with mixed land use гэдэгтэй орчиж байна гэсэн. За хоёрлогоор хэдүүлээ. За тэгэхээр энэ дээр бол энийг бөглөөд ингээд нэг оноогоо аавна. За grid squares буюу за газар зүйн товдлол дээр байгаагаас A6F2 юу вэ гэдгийг асууна гэж. За тэгэхээр A6 нь юу вэ гэхээр A-га барилаа 6-га барилаа. За энэ хэсэг юу гэж хэлж байна?
Map-аас харлаа housing. Окей. А6 housing. Ингээд биччихнэ. За дараа нь F2. F2 юу вэ гэд. F-с татлаа 2 руу явлаа. Энэ хэсэг. Энэ хэсэг юу байна гэд. За factory. Окей. Энэ дээр factory. За ингэж хариулаад 2 оноогоо. За инхээр энэ дээр 1 оноог салгаад энэ дээр 2 оноог салгаад нийт 3 оноог салгачих. За ингээд ер нь чадахгүй гэдэг таагаад нэгийг сонгох хэрэгтэй гэсэн. Тэгээ цаг чинь бол хангалттай байгаа. За хоёрын нэгийг харж байгаад 3 өөр transport forms of transport гэж байгаа. Тээврийн төрлийг те manufacturing industry that за энэ хэсгийн үйлдвэрлэлд энэ ч 3 өөр тээврийн хэрэгслийн талаар бас дурднаа гэсэн байна. За тэгэхээр энэ дээр ямар юм байж болох вэ гэдэг. За нэгдүгürt бол энэ railway байна. Төмөр зам. За motorway буюу одоо машин зам. За тэгээд энэ канал байгаа учраас усан зам гэсэн. Ийм 3 зүйл байж болно гэдэг. За энэ гурыг бичээд 3 оноо авчна. За grid square D4 site of disused factory. За ашиглагдаагүй үйлдвэрийн газар дээр баригдсан байна. Энэ shopping mall. За тэгээд suggest reasons. За шалтгаануудыг тайлбарлана уу? Яагаад зарим хүмүүс те энэ shopping mall дээр барихын эсрэг байгаа вэ гэж. За зарим нь яагаад барихыг дэмжиж, зарим нь бол барихыг эсэргүүцэж байгаа вэ. За тэгээ энэ дээр бол яг 4 он очос 2 дэмжсэн 2 эсрэг саналыг өгж болно. За shopping mall-ыг энд барьснаар дэмжих хүмүүс бол хотын бүх талаас ирж одоо үйлчлэх боломжтой хотын төвд. За паркинг ихтэй байна. Голын дагуу үзэсгэлэнтэй байна гэдэг ч юм уу те. За эсэргүүцэж байгаа хүмүүс юу вэ гэхээр энэ маань бол төвчрлийг үүсгэнэ. Traffic jam үүсгэнэ. За харагдцыг үүсгэх буюу одоо гоё одоо энд ногоон орчин байх хэрэгтэй байсан чинь shopping mall хийсэн байна ч гэдэг юм. Ийм байдлаар бас тайлбарлаж болох нэ. За 2-ын 2-ыг үзээд за тэг inserting гэсэн байна. За энд байна тийм ээ. 2-ын 2 маань энэ зургийг сайхан харна. За тэгээд Шанхай хотод байна. Энд юу харагдаж байна вэ гэж. За тэгэхээр энэ дээр одоо 3 зүйлийг тайлбарлана гэхээр нэгдүгürt бол энэ маань бол окей. Байшингуудтай байна, shopping malls байна. Shopping тэ за malls ингээд харагдаж байна гэдэг. За дараа нь энд hotels байсан. За буудлууд харагдаж байсан. За тэгээд энэ бол crowded area буюу CBD байж магадгүй ч гэдэг юм уу те. За ингээд асуултаа бол энийг тайлбарлаад ингээд өгүүлбэрээ гүйцээгээд явахад зүгээр. За яагаад энэ CBD-ийн developed юу нь яагаад дахин одоо өөрчлөгдөж хөгждөг юм бэ гэдэг талаар. Тэгэхээр хотоо яагаад өөрчлөлдөг юм бэ гэдэг. За тэгэхээр энэ одоо манай Улаанбаатарын жишээг бол энэ дээр ярьж болно. За багш нь энийг бас та бүхэнд ярьж ирсэн. За нэгдүгürt бол одоо энд салбар branching гэж болдог. За хүмүүс бол дэлгүүрээ салбарлуулж болдог. За мөн shopping mall-ууд бол одоо хотын төвд байх нь ашиггүй байгаа учраас shopping mall-уудыг одоо нүүлгдэг. Хотын гадагш одоо out city буюу одоо хотын гадагшаа гаргаж болгодоо. За хотын гадна талд байлгадаг. Ийм санаанууд гэж болно. За мөн хотын төвийн одоо манай 40,000 50,000 гэж байдаг 220 гэж байдаг те. Одоо иймэрхүү байдлаар одоо хуучин байшингуудыг бол одоо шинжлэх асуудал гараад за ингээд бас дахин өөрчлөлтөнд ордог гэж ярьж болно. За ийм байдлаар бол ингээд бас баяжуулаад хариулаад байж болно. За одоо энэ дээр хэдүүлээ нэг асуултанд оруулъя. За urban area гэж юм. За studied pollution ингээ асуудал үүссэн. За энэ дээр бол UB бол хотын 2 дахь сонголт байж болно шүү. За тэгээд Бээжин байсан болсон. Одоо хамгийн populated area бол манай Улаанбаатар топ тавьж байдаг. Тэгэхээр болохгүй улсаа бичээд авахд бол энэ асуултанд хариулах боломжтой. За хэдүүлээ энэ дээр одоо хариулаад үзье. За тэгээд ийм C type дээр юу н багш та хэлэхэд энэ асуултуудыг пепүүдийн сайхан харж чад энэ аргыг хэрэглээд үзээрэй. За тэгэхээр энэ дээр юу нэрлэх нь вэ? Окей, Бээжин гинэ. За хөөх юм ээ. За Бээжин маань одоо манахаас л дээр болчиход байгаа юм да. Тэгтэл бас тэгэл топ дээр гарч ирж шүү.
Агаарын бохирдолтэй ийм байна гэд. За усны бохирдол, хөрсний бохирдол. За яг л нөгөө хотчлын асуултууд гарч байна. Дуу чимээний бохирдол, гэрлийн бохирдол гэж шүү. Тийм баха бас хит их гэрэлтэй учраас бас хүн харж чадахгүй байх асуудал гардгаа гэж. За тэгвэл манай хөөрхий мэндээ манай муу нутаг маань яаж яваа бол доо. The urban I studied. За би Улаанбаатарыг судалсан гэ. За ингээд энэ асуултууд дээр ер нь пепер 1 2 гэхгүй C дээр ингээд нэг сайхан өөртөө ингээд энтэй ажиллаад мэдээллийн үнэн худлын шүүгээд баяжуулаад өөрийн болгоод авахыг бодороо. Ulaanbaatar city, please answer this question. За ингээд үзээдүүлээ. За ингээд харсан чи болох нь. За манай Улаанбаатарч бас магадгүй шүү. За rapid urbanization хит их хурдан огцом хотчилж байгаа. За үйлдвэржилэгтэй нэг юм сонин газар зүүн байгаль даа нэг өрмөц тийм ээ. За уур амьсгалтай тэгнэ богдуулын дунд байгаа юм чи дөрвөн уулын дунд. За агаарын бохирдолтой өөрсдөөсөө бас агаарын бохирдлоос байгаа гэж шүү энэ дор гэдэг. За ярахгүй бид нар басан шиг тийм одоо төлдөг учраас тийм ээ. За усны бохирдол хөрс, за чимээ лайт бас гарч ирж байна л гэж. За тэгээд баг энийг надаар илүү та бид нар бол энэ Улаанбаатарыгаа бичээл зовлонгоо бичээд баг энэ асуултанд хариулчихна. Гол нь жоохон дата мэдээлэлтэй байхад болно гэж огшин харж байна. За товчхондоо ийм байдлаар ингээд сонгоод хариулна. За энэ B section-ыг сонгохыг бол багш дараагийн одоо бичлэгээр хэлгээе. За тэгээ миний хувьд бол энэ хоёрыг харж байгаа. Тэрвээ B хариулах юм бол нэгдүгээр асуултанд хариулах нь миний хувьд илүү амар харагдаж байна. Тэгэхээр ингэж бодож байгаад аль нэгийг сонгож хариулах нь вэ? Тэгэхээр ингээ асуултаа гүйлгэж хараад инсертаа харж хагаад за энэ дээр оноо авъя гэд ингээ сонгож хариулах нь шүү. За ингээд ихний бичлэгээ энэ түрээ дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхний шалгалтад амжилт хүсье.